Хятадын Шинжээн хотын шүүх хиймэл оюун ухаанд суурилсан систем ашигласнаар шүүгчдийн бүтээмж 50% өссөн талаар мэдээллээ. 2025 онд тус хотын нэг шүүгч дунджаар 744 хэрэг шийдвэрлсэн өмнөх оноос 249-ээр өссөн үзүүлэлт олжээ. AI систем нь хэрэг бүртгэл, баримт шалгах, шүүх хурлын материалд боловсруулах зэрэг 85 төрлийн шүүх ажиллагаанд ашиглагдаж байна. Энэхүү туршилтын үр дүнд Хятад AI системээ одоо 11 мужийн 23 шүүхэд өргөжүүлээд байгаа бөгөөд цаашид илүү олон хотод нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ хөрөгчид AI шүүгчийг орлохгүй гэдгийг онцолж эцсийн шийдвэрийг хүн гаргасаар байх ёстой гэж мэдгдсэн байна. Мөн мэдээллийн алдагдал, буруу шийдвэр хэд автоматжуулалтын эрсдлийг анхааруулжээ. AI нь шүүхийн ачааллыг буруулж хурдыг нэмэгдүүлэх боломжтой ч шударга байдал хүний хариуцлагыг бүрэн орлож чадахгүй хэвээр байна. Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 TIC 2 72 дугаарын утсаар холбогдоорой.